Чөлөөлөгдсөн. Маш их чөлөөлөгдсөн. Санхүүгийн хараалт тасарсан. Тасарсан. Сайн байцгаана уу бүхэн цэцнэсэлж болгон гэрчлийн цагаараа дахин уудаж байна. Энэ удаа Цэдэн Судамгч маань агуу бурхны алдаршуулгын гэрчлэгээр хөрөлцөрсөн байна. Эсний өдрийн мэнд баягч. За өнөөдөр эзэн бурхны алдаршуулгын төлөө өнөөдөр би гэрчтэйхээр ирж ярихаар иж байна. Амен амен. За хоёулаа гэрчлээ эхлэх юм бурхны үгээр тунхаглаа. Бид гэрчлээ үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. За би бурхны хайж бас нэлээ явлаа. Явжсэн. Тэгээд их өвдөд зовж илаа. Ерөөсөө өвчнөд бол намайг ерөөсөө бүрсөө сөхрүүлж унгаарч ирсэн. Тэгээд одоо буруу шашин болгоно одоо бөө мөргөл тэгээд ерөөсөө нөгөө шашнуу ямар сайн шашин байна гэдэг тэр одооны хүүхдүүд байна гэсэн би ч гэсэн өөрөө хайгаад ирээл ингээл яваал байсан. Тэгээд би улам бүр сөхрж умдсан байсан. Тэгээд сүүлд охин маань одоо бөөдөр очиод одоо таныг барьцаалцсан байна. Одоо тэгээд эдгэрнэ гэсэн гээд тэгээд охиноогоо бөө болгоод тэр бөө охиноогоо одоо бөө болгосон би маш гэмшиж байна. Айгүй их гэмшиж байна. Бөө гэдэг чинь одоо ерөөсөө тэр чинь аймгийн сүнс байдсан байна. Тэр чинь одоо ерөөсөө дандаа хараалын сүнс байдсан биш. Тэрийг ерөөс мэдэхгүй явсан байна. Мэдэхгүй явж исэн байна. Тэгээ одоо би энэ бурхан дээр ирээд мэдэж байна. Ямар аимшигт сүнс байдгийг тэр чинь ерөөсөө тий. Тэгээд энэ бүх үндснийхээ өсөм чуулган дээр ирж усан баптизм хүртээд тэгээд яг бурханыхаа оршихуйд орж усан баптизм хүртэл ямар агуу байдсан бэ? Бурханы сүнс яг усан баптизм хүртэж байгаа яг ингээд сүнсээ хүний дотор ч ингэж орж ирж сүнсээр дүүрч тэгээд тэр дотор байгаа тэр бүхэл нүгэл бүрийг чинь ингээ илчилж байдаг. Илчилж өгдөг юм байна. Тэгээд илчилж явах хугацаанд чинь пастороос хажуугаас нь хамт хөөж. Тэгэхэд надад аимшигтай олон нүгэл айдсын сүнс тэгээд тэр бөөгөн сүнс гарахад ямар их зовоосон гэсэн чинь бөөгөн сүнс чинь хүнийг зов дуустсан юм шүү дээ. Тэгээд ерөөсө бүхэл ер нь ингээд шашны сүнс бөөгөн сүнс гэдэг чинь ерөөсө хүн чинь сөхрөөд ирэхээс бүхэл юу сайн гэж юу болдог гинүү гээл тэр болгонууд хайгаад явдаг. Ингэж явахдаа төрөлдөд үү тийм төрөлдөг юм байна. Аюу хүн төрөлдөг. Над чинь төрөлдөж байгаа усуд маш олон байх шүү дээ. Яагаад ингээд төрөлдөж явсан гэдэг одоо би бурхан дээр ирээд энэ чуулган дээр ирээд мэдэж байна. Бүхэл зүйлийг одоо ямар аимшигтай тийм буруу зүйл, буруу шашны юуг тэр бөөгөн сүнсээр юунд явж ирсэн гэж одоо би охиноогоо бөөний сүнс авахулж ирсэнд маш их гэмсэж байна одоо охиноогоо. Тэр чинь ингээд үе удмаар ингээд нүгэл дуруулаад хараа дуруулаад яваад идэв юм ба штэ. Тэр чинь ямар аимшигтай сүнс байдаг юм бэ гэсэн. Тэгээ сая л ингээд манай сүм дээр ирээд тэр нэг бөө охин бөөгөн сүнстэй байсан гэл ингээл бөө хийдэг байсан гэж чөлөөлөгдөөд тэгтээ яаж юм ерөөсө ална л гэл ерөөсө гараа сар байлгаар дайраад ерөөсө тэгэхэр чинь бөөгөн сүнс гэдэг чинь ерөөсө хүнийг алдаг, унагадаг, гэр бүлээ салгадаг тийм айхтар сүнс гэдэг юм шүү дээ. Би тэгээд энэ сүмдээ ирсэнээ маш их баярлж байна. Ерөөсө манай энэ сүмийн одоо би чинь ерөөсөө хооч ингээд Библи уншиж байхдаа зүгээр л уншиж байсан л одоо уншиж байхдаа мөр үрээр нь те энэ ч одоо энэ дээр юу гарч ийн ямар сүнс гарч ийн энэ дээр юуны тухай гарч ийн манай юу чинь одоо энэ юуг чинь Библийг чинь уншихад чинь одоо баргад бүх ишлэл болгон дээр нь тайлбарлаж ярьж бүгдийг ингээд дэлгэрүүлж ингэж өгдөг шүү дээ. Манай номлол бол ямар агуу вэ? Сая л ихт чинь одоо тэр нөгөө шашны сүнс, бөөгөн сүнс эдгээр чи одоо дандаа нөгөө айлын юуг чи хаачт юм ба штэ. Орлого тий. Тэр ерөөлийг хааж. Ерөөлийг хаадаг.
хаагаад тэр чинь тэгж жаад хараад уруудаад эхлээд тэр чинь аягүй сайн явуулд ингэж байна. Тэгээ суулжаад нураад юм ба шүү дээ. Ерөөс нураагаад айдаг сөхрүүлд юм байна. Сан хөгөөр нь тастаж айд юм байна. Тий. Тэгээ сая сан хөгөө нэг тийм мандад юу санхүүгийн хараад таслах залбирлуу зааглаа залбирлуу хийглээ тий. Энэ дунд мэдээ та чөлөөлөгдсөн байна тийм үү? Чөлөөлөгдсөн. Маш их чөлөөлөгдсөн. Санхүүгийн хараад тасарсан. Хараад тасарсан. Тэг хараад одоо санхүүгийн тэр нээгдэж जैन тэр ямар агуу бид нар одоо Монголд одоо биднэрт орж байгаа бүхэл үүнүүд бол бас агуу байна. Маш их баярлж байна. Ямар их үннийг бид нар мэдэхгүй. Юус үннийг мэдэхгүй маш их төгөл. Би ч одоо сайн мэдээд түгэж байгаагаад олвол 30-40-өөр өчнөө машин чинь ингэ явж ирсэн шүү дээ. Тэгэхэд чинь өөрөө нэг усан баптизм хүртцээ. Би бурханы хүлээгээд авцсан. Тэгээ би ариун сүнс надад байгаа гэж бодож явсан. Тэр чинь худлаа байсан байдаг. Тий худлаа хоосон махан би яриад тэгээд одоо сайн мэдээ түгэж байгаа нэг 6 барьчаад яриад явж ирсэн байна. Тэгэхээр чин тэр чин ямар үнэн байх юм бэ тий? Тэр чин одоо буруу юу сурталчиж явж ирсэн байна шүү дээ. Тийм итгэж маш олон байгаа. Ингээд төөрөлдөж өөрөө ч мэдхгүй тэгж явж ирсэн байна шүү дээ тий. Хууртаад мэхлэгдээд бохир сүнсэд мэхлэгдээд явж ирсэн байна. Тий над шиг ингэж явж байгаа маш олон хүн байгаа. Тэгж явж ирсэн тэг сүнсэнд одоо тэгэж мэхлэгдээд явж байгаа хүмүүс маш олон байна одоо. Тэг пасторууд олон пасторуудтай олон машинтай гэж өчнөө олуулаад нэр явж ирлээ шүү дээ. Тэр болгон ч одоо тэгэд би одоо л бодож байгаа надтай явж исэн маш олон хүмүүс тэр хүмүүс одоо намайг үзэж байгаа бол өө одоо ингэж хамт явж исэн хүн мэн ингэж ярьж байна. Одоо бид нар чинь ер нь ариун сүнсээ авсан юм уу, аваагүй юм уу? Усан баптизмыг зөв авсан юм уу, буруу авсан юм уу? Гэдгээ бас шалгамаар байгаа. Үнэхээр би бурхантай байна уугүй юу гэдэг. Байна уугүй юу дотор ер нь надад ариун сүнс байна уугүй юу гэдгийг бас шалгаж үзмээр байгаа өөрийгөө. Тий. Усан баптизм авах гэж хуучин болов хуучин сүмэд байх чинь зүгээр нэг усаар бултгаад гаргаж байсан. Энд чинь ирээд би усан баптизм авахд бол ерөөсөө бүр ингээд усанд ороод ингээд доошоо болохуулаад гараад ирж яхад чинь цаанаас нь тэр ариун сүнс чинь ингээд бүр илчлээ тэр дотор байгаа муу сүнс болгоно илчилж өгд юм ба шүү дээ. Илчлээ бүр хэлээд ингээд цаанаас хэлээд төхөр пастор давхар гэж хөөж байна. Тэгэхэд бол өстой надад ч нөгөө ямар олон одоо нөгөө бид нар ч одоо худлаа яриг гэдэг чинь маш худлаа ярьд юм байна. Одоо тэр одоо худлаа ярьж исэн тэр аимшигын сүнс тэгээд одоо зайлм мэхийн сүнс уур уцаарын сүнс этгэлгүй сүнс тэр бөөгийн сүнс хүртэл хэр хэлээр авсан байсан шүү дээ. Аймаа тэр чинь одоо нэг буруу юугаар орж ирж шүү дээ. Тэгээд залбирах гэж байхад тэр чинь одоо хэр хэлээр одоо буруу хайрыг хэл явахуулаад тэгээд яаж тийм аимшигтай зүйлүүдээс ингэж ангижэр цэвэрсэж байна. Энд дээр би ариун сүнсээр угаагдаад цэвэршээд айгүй гоё болж байна. Би дээрээ итгэлийг авсан гэж байна. Би дээрээ итгэлийг хууч маш их өвдөж цавдаг байсан. Санхүүгийн унтсан байсан. Нуруу өвдөөлөж өсөөгөө босч чадахгүй. Ер нь болдог юм байхгүй шахам хэмжээд болсон байсан юм тийм. Тэгээд бүр ерөөсөө өвгтүүд болоод нөгөө ямар ч юу байхгүй. Тэгээд зүрхэндээ бас юу тавиулаад ингээд хөвгтүүдэд зовоогоод явж байсан. Одоо би бол энэ бурхан дээр яаж вэ? Ерөөсөө эрүүл болсон. Ерөөсөө би хөнгөн болсон. Дотроос ерөөсөө ядрах зүдрэх тийм байхгүй. Аягүй сайхан болсон. Хуучин би ингээд энд шуудаа нүүрс ингээд савлдаг. Ядуурууд нь тэгээд савлдаг дийлэхгүй байсан бол одоо би 6 шуудаа нүүрсийг болоод чөлөөтэй савлаад тэрийг зөөгөөд уруулаад тэр нь чи ерөөсөө ядарч туйлж байгаа юм алга. Бурхан гэдэг чинь хүнд ямар хүчийг өгдөг, ямар эдгэрлийг өгдөг, ямар үнэн зам руу хүнийг гүртэлдэг, тэр муухай нүгдийг яаж угаад цэвэрлэдэг агуу юм аа ерөөсөө. Өө бурхан даастаа нэг алтар махтаадаг өргөж байна. Маш их баярлж байна. Тий. Наад шиг ингэ төөрөлдөж буруу тийш ингэ бөөгийн сүнс одоо шашин одоо ингэ нэгот ингэ шашны сүнс гэж чинь одоо нэг зураг зурцсан тий зурмлууд аймгүй сүнс тэр аймгүй юмд чинь мөргөс өөхөж урд нь тэр зулаа өргөж тэгж өгж шин. Тэгэхэд чинь тэгээ аймгүй юм уу гэхээр тэгэхээр тэр чинь өөрөө бохир сүнсний орох маш том үүд хаалга амьтай байгаад байгаа юм бас тэгж өгж байна.
тэр чинь бохир сүнс орохыг чинь нээж өгд юм бэ тэр аймаг үзүүлж чинь худлаа юм чинь одоо миний одоо ингээд энэ ариун сүнс энэ Есүс бол аймаг сүнс яагаад бид бурхантайгаа дээд тэнгэрээстэй сүнсээрээ холбогдож байна бурхантайгаа сүнсээрээ холбогдож бүх зүйлийг ингээд тий бурхан илчилж нэгдүгээр амьд сүнс гол нь ариун сүнс ариун цэвэр тэр хүнд хайртай хүнийг угаадаг цэвэрлдэг тэг хүнд ямар их хайрладаг сүнс вэ тэр сан тий тэгээд эдгэрлийг өгж байна хүнийг ариусгаж байна цэвэрлж байна тий ариун сүнсний бохир сүнс гэдэг зүйлс бол маш олноороо байж идэг бохир сүнс хинээрч дамжиж ямар ч ажлыг хийлгэж боломжтой байдаг тий ариун сүнс бол бас агуу бохир сүнсээр хүн явж байгаа үед бол ерөөсөө өвчин болоод ингээд нэг өвчин тусдагт араас ингээд өвчнүүд ингээд заалгаад цаашаа улбал ингээд нэмэгдээл явдана шүү дээ. Жишээд бол одоо энэ газар ингээд жишээд за хотоод гэжсэн мэт цааш одоо 5 цууд орох ч юм уу тий. Тэгээд үүл мөчөөр дамжаад үүл мөчөнд суучт юм биш тэр чинь. Одоо тэгвэл аимшигтэй байна. Таны яриг сонсож байгаа хүн болоод ингээл учир шалтгаан нь олдохгүй үргэлжилсэн өвчин байгаа бол энэ сүнслэг асуудал байгаа юм шиг дээ. Энэ чинь дандаа сүнслэг байдаг юм байна. Сүнслэг асуудал байна шүү дээ. Тэгээд тэр нөгөө энэс салах боломж байгаа талаар бид нар ярьж байна гол нь тийм шүү дээ. Одоо энэ бурхан дээр ирээд яаж вэ? Амар тайван болж байна. Уур уцааргүй болж байна. Амар амгалан болж байна. Санаа зовох зүйлгүй болж байна. Өвдөд зовох юмгүй болж байна. Тийм байгаа. Агуу ярих юм байхгүй шүү дээ. Манай бурхан ч ямар сайхан эдгээдэг. Санхүүгийн хараалаас гаргаад бидний ядуугаас элбэг рүү оруулаад өглөө. Тэгээд одоо манай бурхан болоход байгаа юм тийм ар гэрийг хүртэл өрөөгөж шүү дээ. Бүгдийг хамгаалж яддаг те. Бүгдийнхэн төлөөдөө гэж байж байгаа. Тийм сүнс гэж ирнэ. Тийм бурхан гэж ирнэ. Байна уу? Бурхан ч н одоо бүхэл дэлхийн орчныг бүгдэн бүтээж өгсөн. Тэр ойлгодгүй шүү дээ. Бурханы бүтээсэн зүйл дээр бүтээсэн зүйлийн шүтээд мөргөөд ингээд явж байгаа хүмүүс бүтээж байгаагаа мэддэггүй. Хийж байгаа мэдгүй. Бүтээсэн бурхнаа мэдхгүй тэгж өгч шүү дээ. Одоо тэр болгоно чи ялгааг нь олж мэдж байгаа болохоор бас энэ агуу юм өстөнөр тий. Гайхалтай энэ хийсээр байгаа. Үнэхээр эзэн бурхан алдарш болтгой. Тэгэхээр та ер нь анх одоо жинхэнэ бурхан гэдэг бол Есүс Христ юм аа. Бурханы хүү бол Есүс гэдэг үгэнд ер нь яаж итгэжсэн юм бэ? Итгэжсэн үү шууд? Би ерөөсөө итгэхгүй яваад байсан байхгүй юу? Хүлээж авснаас хойш итгэж өгөхгүй. Одоо бол би итгэцэн. Тийм л дээ. Тий. Өмнө итгэхгүйсэн. Тэр муу шашин чинь одоо тэр бараг хайр хэлийн ямар юу шүтэх гэж байна. Буруу гэжсэн шүү дээ. Харин тий. Тэгэхээр одоо яаж сая энийг ярьж байна гэхээр нөгөө бидний гэрчлэлийг үзэж байгаа хүмүүс энэ Есүсийн хүмүүс одоо үнэнлэхээ мэдхгүй гэл ингээл бас нэг цааргалж хүлээж авдаг байж тээ хүн ихэндээ тийм үү? Гэтэл яг жинхэнэ нь энэ байсан юм байна штэ. Одоо бас л Есүс гэж хэлэхэд та нэг их итгэлгүй байсан хэрнээ эцтэй одоо яагаад итгэсэн? Үнэн нь тий яагаад итгэсэн гэх юм бол манай Батбаячтанд хүмүүс бас айгүй өвдөж зовж ирсэн шүү дээ. Өвдөж зовоод архинд ороод би хаана бүр дүүрүүлээд баг ясаар соёр бартсан байсан. Тэгээд Есүст явж байгаагээд яваад байсан. Тэгсэн хүмүүс айгүй сайхан засраад өвчнгөө болоод бүхэл зүйл нь айгүй гоё болоод ерөөсөө арх тарс жуухгүй болоод айш зам нь сайхан болоод ингээд тэгээд ер нь Есүс гэдэг чинь ер нь би ч гэсэн яваад тийм үү хүүгөө ирэхэд нь би хэлсэн. Энэ бодитооны хүн өөрсдөө сайхан болоод ирсэн шүү дээ. Ийм сайхан өөрчлөлтүүдэд ийм сайхан болж байгаа юм чинь ер нь зөвхөн юу вэ? Тэгээд би явъя гэдэг үүдээ хэлсэн. Хүүтэй авъя да. Тэгээд тэгвэл та явъя. Тэг. Тэгээд явсан. Тэгээд тэрнээс хойш одоо хүмүүс ч гэсэн айгүй сайхан болцсон байна. Өвдөө зоохгүй. Би ч гэсэн одоо ингээд эрүүл болцсон. Амен. Одоо би хөнгөн болцсон, өвчин зовлон байхгүй, баяр хөөртэй, уур уцааргүй ийм сайхан явж байна. Тэгвэл итгэж чадаад эргэлзээд байгаа хүмүүст хоёлаа юу гэж хэлчих вэ? Эргэлзээд битгүү байгаа хүмүүст тий бурхан гэдэг чинь одоо би өөрөө биеэрээ энэ бурханыг бурхантайгаа уулзаад эдгэрээд ариусаад цэвэрлэгдээд өвчнөөсөө салаад нүглээсээ салаад сан хөвгийнхаа хаалтнаас нээгдээд тэг бүхэл хүний
ариун ямар амьдралаар амьдрдаг тэр сайхан болгоныг ингэж энэ Есүс гэдэг бурхан чинь өгдөг юм аа. Төөрөлдөж явж байгаа хүмүүс бол манай энэ сүм дээр ирээд манай номлолд суугаад манай энэ эдгэр чөлөөтөнд ороод гол нь үзэх хэрэгтэй байна тийм үү? Тий үзэх хэрэгтэй. Өөрсдөө ирж үзэлтэй. Өөрсдөө ирж эдгээр чөлөөлтөнд ороо сонсол доо. Тэгжээ ялгааг нь мэдээ. Тий. Тэгээ мэдхгүй хүмүүс бодохдоо тэр чинь ойлгохгүй мэдхгүй байгаа шүү дээ. Тэгээд нөгөө буруу сүнсэн дээр ингээд итгчээл ингээд яваад байгаа байхгүй юу? Тэгээд өөрсдөө улам хараад руу энэ хараа чинь үеэр ингээд дамжаад яваад идсэн шүү дээ. Одоо 4 үе 5 үе одоо гिचнээжүүд манай одоо аавын гэдэг одоо бахан нөгөө тэр шашин. Ээжийн тал гэдэг бөө шашин. Тийм л байлаа. Тэгээд тэр шашин эдгээгээд өвчнгөө аваад явах нь яатсан бэ? Тийм ээ. Тэгээд өвдөж аваад байсан. Тэгээд сүлдээ тэр бөө аваад ерөөс бүхэл юм болоо тэгээд ерөөсөө дандаа буруу юм руу ингэж явсан үндсэн дээрс бүх хүний амьдрал сөндөг юм байна. Ерөөсөө тэгээд өвчнөө чинь ингэж тэр буруу сүнс чинь гээ цааш нь ингэж улам өвдөөж олон эргэтэн дээр ингэж зүрхэл сурсгүйтэй өвлийн зам руу оруулт юм. Тэр одгоныг л ойлгох хэрэгтэй гэж. Тийм. Амен. За тэгээд мэдээж бүр зүрхэндээ бурхан гэж байдаг бол туслаач ээ. Байна уу гэж цөхрөлтгүйгээр одоо дөрөвдөж байгаа боловч хайжсэн учраас бурхны авралаар бурхны өрөөлөөр өнөөдөр үнэнтэйгээ уулзраад үнэн дотор одоо өөрчлөгдөөд биеэр бурхныг алтаршуулаад би идэгч гэсэн юм аа би чөлөөлөгдсөн юм аа гэд яриад байгаа. Би одоо өнөөдөр ингээд яриад бурхныг алтаршуулаад ярьж байгаа да. Өөрөө сайхан болцсон даа ингээд омгшоод ярьж байгаа. Амен. Омгшоод айгүй их байж шүү. Тэглгүй яах вэ? Тий. Хүн чинь ямар хэцүү замаар явж ирсэн хүн чинь ингээд зөв замаа болоод ирэхэр чинь ямар сайхан нэрхтээ миний бурхан чинь ямар сайхан зам тий бидний замыг зааж өгдөг. Зам амиг тий бүгдийн зааж өгдөг бурхан байхгүй тий. Тий. За гайхалтай үнэхээр одоо эснийг биеэрээ алдаршуулж гэрчлээд бурхны ивэлийг хүртэж байгаа таныг цаашаад бурхан эзэн улам сахин хамгаалж одоо улам гайхалтайгаар ерөөл дотроо өмбөлдөх болтгой гэж таныг ивэрүүлж байна тий. За бурхандаа алтар махтаалыг өргөж байна. Тэгэлгүй яах вэ бидний энэ гайхалтай гэрчлэлээр хангаж байгаа эзэн бурхан үнэхээр алдаршиж олон хүнийг авралдаа багтаах болтгой гэж тавхаглаад тий энэ одоо гэрчлэлийг төгсөж болж байна. За баярлалаа. Ингээд дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай.